За BCL Азия буюу Азийн аваргуудын лигийн 2025 оны тоглолтууд энэ сарын 11, 12, 14, 15-ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Энэ удаад Монголын бишрэлт металл, хасын хүлгүүд багууд тус бүр 3 тоглолтыг эх орондоо хүлээн авах юм. За багуудын бэлтгэл, бэртэл гэмтлийн асуудал байгаа хэсэг талаар манай телевиз сурвалжлаа. Монгол болох тоглолтууд бол ямар ч одоогийн байдлаар инх баясгалан бол оролцох боломжгүй байгаа BCL-ийн тоглолтуудад. Гэхдээ бид нэр бол одоо хэдүүлээч тоглосон байсан гэстэй багийн бүрэлдэхүүн тэр чигээр яж байна уу? Эсвэл одоо 6хан тоглолтод тоглосон ч бүгдээр ажил явуулахын төлөө 100% хичээнэ. Мэдээж одоо эх орондоо үзэгчдийнхаа өмнө тоглолтоо хүлээж авах бол маш гайхалтай болно. Энэ бол багийнхаа төлөө фэнүүдийнхаа өмнө багийн удирдлага гэдэг ерөөсөө бүхний төлөө бүгдээрээ 100% зарж тоглоно. Тэгээд юу болохыг бүгдээрээ харцгаая. Ямар ч байсан би 100% бүхнээ дайчиж тоглох юм бол хүссэн үр дүндээ хүрч чадна гэдэг итгэлтэй байна. Тэгээ баясаа маань BCL-ийн 3 тоглолтод тоглохгүй өнжиж байгаа. Тэгээ 17-оноос хастай цувралтай эргэж ирж магадгүй. Өөр бол одоогоор тийм бэрцэн гэмцэн тоглолтч байхгүй. Чөдрөө үтээр хувьд бол масктайгаа үргэлжлүүл ямар ч гэсэн тоглоно. Багтаа тэгээд тус нэмрээ оруулах гээд хичээж байна. Бишрэлт металл багийн хувьд аялан тоглолтоос 1 хожил 2 хожигдол авсан бол хасын үлгүүд баг 100% амжилттай буюу 3 хожлыг авснаар цааш Азийн аваргуудын лигийг итгэл төгс үргэлжлүүлэх, бүсээ тэргүүлэх боломжтойгоор эх орондоо тоглох юм а. Бид нар ч яг нэг BCL-ийн сурал тоглолтууд нэлээд ачаалттай явж байгаа ойрхон тоглолтын хуваарууд. Тэгэнгүүт тэр хуваар харах юм бол финал шууд эхэлнэ. Одоо 15 тоглолт хийгээд 16-нд нэг өдрийн бэлтгэл хийгээд 17-нд финалийн тоглолт үргэлжлэх хуваартай байгаа. Тэгэхээр бас яг л адилхан багийнхаа одоо минутын хуваар тамирчдын ачааллыг тасалжуулагчдын баг нь сайн тооцож явж байгаа. Гэхдээ мэдээж тоглолт болгон маань чухал гэж үзэж байгаа учраас бүгдэнд нь одоо хожил авахын төлөө амжилттай оролцохын төлөө бид нар зорилго тавиад явж байна. Чи сая зочин тоглолтоор 3 тоглолт хийсэн. Зочин тоглолтынхоо 3 тоглолтод ямар ч 100% амжилттай ирсэн байгаа. Гэвч бас манай багийн давталгааны голлох тоглогч Бэлгүү маань гойны артлын шүрмс сонолттой гэдэг онцтойгоор үнжиж байгаа. Тэгээд үндсэн. Тэгээд одоо бас ирэх 3 тоглолтод магадгүй үнжих магадлал өндөр байгаа. Тэгээд ямар ч сайн мэдээ гэх юм бол А2 маань буцаад ороод ирсэн байгаа. Тэгээд шинэ импорт тоглогч маань Конго болон Канад гаралтай. Тэгээд сая Тайваны лигийн Steelers гэдээ баг тоглож байгаад баг нь плей-оффта шалгараагүйгээр 4 сарын 18-наар гэрээнд дуусаад тэгээд манай багт орсон нэгдсэн байна.